Улсын их хурлын гишүүн мөнх цэцгийн санаачлагаар холбооны бүгд найрамдах Герман улсын Kick for Help төсөл Монголд хэрэгжиж эхэллээ. Улсын их хурлын гишүүн Цэрэн Жамцын мөнх цэцэг тэгш боломж шударга нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, хүүхэд хаан төрхөөс үл хамаарч боловсролыг тэгш хүртээмжтэй авдаг болгоход онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Иймдээ ч боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах тал дээр хэд хэдэн чухал ажлуудыг санаачилж ажилласан. Энэ хүрээнд тэрээр Европарламентын гишүүн Норберт Нойзерийн хөгжиж буй улсуудын хүүхдүүдийн хөл бөмбөгийн дэмжлэг болох Kick for Help төслийг санаачилж, Сүхбаатар дүүргийнхээ сургуулиудад хэрэгжүүлж эхлээд байна. Эхний ээлжинд ерөнхий боловсролын 2 болон 16 дугаар сургуулийн хөл бөмбөгийн багийн бяцхан тамирчдад өмсгөл бөмбөг гардууллаа. Хорны 22 оны хичээлийн жилд бид бүхэн бас энэ цар тахтаас үүдээд 2 жил гарan бас хүүхдүүдийн маань сургалт яг энэ дугуйлын хичээлүүд хэсэг хугацаанд засварлаад байна. Гэсэн хэдий боловч одоо улсын их хурлын гишүүн мөнх цэцэг гишүүнийхээ дэмжлэг туслалцаатаагаар тус төсөлд хамрагдаж байгаадаа туйлын их баяртай байна. Тэгээд цаашдаа бол бас энэ төслийнхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх, багш нараа бас суралцуулах, дасгалжуулах, хүүхдүүдээ хамтарч одоо наснд нь хамтарсан одоо урлаг соёлын үйл ажиллагаа, ялангуяа энэ спортын үйл ажиллагаа, хөлбөмбөгийн үйл ажиллагааг зохион байгуулах болсондоо их талархалтай байна. Тэгээд танаа хамт олон та бүхэнд ажлын яамд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За манай хөл бөмбөгийн багийн Германаас одоо багш нар ирж та нарт хичээл зааж байгаа бид маш их баяртайгаар хүлээж авч байгаа. Тэгээд таны Тэгэхээр энэ Европын албаны хөгжиж байгаа улс орнуудын өсвөрийн одоо хөл бөмбөгийг дэмждэг юм Kick for Help төсөл ингээ өнөөдөр ингээ манай Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль 16 дугаар сургууль дээр бол ингээ эхэлж байна. За тэгэхээр одоо хүүхдийн одоо эрүүл чирэг бие болдрыг хөгжүүлэх, за нийгэмд одоо зөв төлөвшөлтөй иргэн болоход ийм спортын арга хэмжээ бол их чухал. Тийм учраас энэ одоо миний би одоо энэ Европын албанд хүсэл тавиад энэ одоо Kick for Help гэдэг энэ хөгжиж байгаа улс орнуудын хүүхдийн хөлбөмбөгийг дэмждэг энэ төслийг ингээ эхлүүлээд явж байна. За тэгээд энэ төслийн хүрээнд одоо манай энэ 2 сургуулийн хөлбөмбөгийн одоо клубүүд хүүхдийн сургалтыг дэмжинэ. За мөн одоо цар тахлын нөхцөл одоо гайгүй болоход ирэхээр манай энэ одоо 16 болон 20 дахь сургуулийн одоо хөлбөмбөгийн багш нар Германд очиж бас ингээд хөлбөмбөгийн мэрэгжил дээшлэх сургалтанд хамрагдана. За мөн одоо Германаас бас Монголд одоо багш нар ирж хүүхдийн хөлбөмбөгийн хөгжилд бол хувь нэмэр оруулах юм аа. Тэгээ ер нь бол энэ улсын их хурл дэх одоо биеийн тамирын спортыг дэмжих бүлгийн ахлагчийн хувьар энэ за Монголын одоо өсвөр үеийнхний одоо бие биелдрын хүслийг дэмжих, за нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, за тэгээ эрүүл чирэг одоо Монгол хүн бэлтгэхэд бол бид нар бас их анхаарч энэ хүүхдийн хөл бөмбөг болон дугуй, за хөнгөн атлетикийн чиглэлээр бас ингээд ажлууд хийгээд явж байгаа. За дасгалжуулагч багш Батсан. Хүүхдүүд маань цар тахалдаа 2 жил боллоо. Тэгээд энэ хугацаанд бас ийм сайхан төсөл хэрэгжээд манай хүүхдүүдэд бас ингэж урам харилж агаад манай хамт олон миний болон манай хамт олон хүүхдүүдийн маань зүгээс маш их баяртай байгаа. Улам цаашаа ирч хүчтэй бэлтгэл сургуультай тасралтгүй хийж амжилт гаргана гэдэгтээ бол бүрэн дүүрэн итгэлтэй байна. Ингээд их хурлын гишүүндээ маш их баярлалаа. Хүүхдүүдийн маань эцэг эхчүүд бас маш их баярж талархснаа илэрхийлсэн байгаа.